Бага насны хүүхдийн хөгжлийн цогц шийдэл. 2-5 настай хүүхдэд эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө. Бага насны боловсрол насан туршийн амжилттай суралцахын үндэс. 2-5 настай хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ тоглох, үлгэр сонсох, ном унших, дуулах, бүжиглэх, улмаар гэр бүлийн зан заншил, ёс уламжлалаас суралцахад бэлэн бас дуртай байдаг. Бага наснд сурсан зүйл насан туршид үлддэг. Судалгаанаас үзвэл 6 хүртэлх насны хүүхэд шин зүйлийг танин мэдж суралцахдаа харсан бол 20%, сонссон бол 30%, хараад сонссон бол 50%, харилцан ярилцсан бол 70%, өөрөө туршиж хийсэн бол 80%-ийг өөрийн болгож эзэмшдэг байна. Хамтдаа хийгээрэй. АВ-чүүд танин мэдхийн туршилтыг хамтдаа хийвэл хүүхэд их сайн ойлгож тогтоож авдаг. Жишээлбэл шар, цэнхэр өнгийг холиход ногоон өнгө гардаг гэдгийг хүүхдэд ойлгуулахын тулд хамтдаа туршиж үзхийг зөвлөж байна. Харилцан ярих. Хүүхэд ганганан гунганаж эхний авиагаа хэлэх үеэс тэдэнтэй ярилцаж, хамтдаа хөгжмийн хэмнэлээр хөдөлгөөн хийж, дуулж бүжиглэх, эхний алхмыг хийх нь тэдний цаашдын хөгжлийн сэтэл болно. Хамтдаа унших. Хүүхдэд ном уншиж өгөх нь хүүхдийн танин мэдэх үе, сурч хөгжөхөд өндөр ач холбогдолтой. Хүүхдээ өвөр дээрээ аваад хамтдаа ном уншихыг зөвлөж байна. Уншсан номныхоо талаар утгыг ярилцах нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлдэг.